Сайн мэцхан үзэгчдээ төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр эхлэж байна. Төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөрөөр бид энэ 7 хоногт болж өрөөсөн үйл явдлыг та бүхэнд тоймлон хүргэдэг. Энэ 7 хоногт засгийн газар иргэдийн хамгийн их анхаарал татдаг тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын их хурлд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн зэсайлуулах үйлдвэрийг хөрөнгө оруулагчийг шалгаруулж ахмад настуудын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлийг дэмжих шинэ бодлогуудаа танилцуулсан нь эдийн засгийн хүрээний онцлог үйл явдлын нэг байлаа. Засгийн газрын энэ 7 хоногийн хамгийн том шийдвэр нь тэтгэврийн тогтолцооны шинжилэл байлаа. Ерөнхий сайд учрлын танилцуулснаар өнөөгийн системд олон жил шимтгэл төлсөн болон цөөн жил ажилласан иргэдийн тэтгэвэр хоорондын ялгаа төдийлөн мэдрэгдэггүй байгаа нь шударга уус нөхцөл байдал үүсгэж байна гэж үзжээ. Тэгвэл засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхээр нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлэхээр болсон юм. Ерөнхий сайд учрлын мэдээлснээр шинжилгээний гол зорилго нь илүү олон жил шимтгэл төлсөн хүн илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Өнөөгийн тогтолцоонд олон жил ажилласан иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж бүрэн тусдаггүй тул энэ байдлыг өөрчлөх шаардлагатай гэж үзжээ. 5 жил өндөр төлсөн одоо үндсийг нь харгалзаад тэтгэвэр тогтоож байгаа шүү дээ одоо. Тэнгүүд би энэ үед ингээд төсөл дээр ажиллаж байсан өндөр цалинтай байсан юм а. Энэ 5 жилээ тооцоолчаа гэд ингээд гарчаад байна шүү дээ. Энэ тогтолцоо бол одоо өөр. Тогтвортой олон жил шимтгэл төлснийг л урамшуулна. Тэгэхдээ олон жил төлснийг урамшуулж ижил цаашаа эн чинь нөгөө нийгмийн даатгалын сан урт хугацаанд орлого зарлагын алдагдал буурахгүй болвол ингээд ялгамжтай хандаад байхаар энэ ч ерөөсөө явахгүй байгаа байхгүй. Шинжилгээний хүрээнд хамгийн их анхаарал татж буй асуудал нь баталгаат тэтгэвэр юм. Хуулийн төсөл батлагдвал тэтгэвэр авч буй ахмад наснуудад ажилласан жил шинтгэл төлсөн хугацаанаас нь хамаарч сар бүр 100 мянгаас 300 мянган төгрөгийн нэмэлт баталгаа олгохоор тусгасан байна. Засгийн газрын тооцоолсноор нийт 504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой юм. Энэ нь ялангуяа бага орлоготой ахмад наснуудад амжиргаанд бодит дэмжлэг болно гэж үзэж байна. Өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын 57% нь 769 мянган төгрөг болон түүнээс доош хэмжээний тэтгэвэр авч байгаа бөгөөд өдөр тутмын хэрэглээ энэ тариа өрхийн зарлаа нөхөхөд хүндрэлтэй байгааг ахмадууд өөрсдөө ч олон удаа хэлж ирсэн. Тиймээс баталгаа тэтгэврийн шин тогтолцоо нь ахмад наснуудын орлогыг хамгаалтыг сайжруулах нэг гарц гэж тайлбарлаж байна. Мөн олон жил яригдсан тэтгэврийн зөрүүний асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ. 2013 оноос өмнө тэтгэвэр тогтоологдсон иргэдийн хувьд тухайн үеийн цалингийн дээд хязгаар 1.4 сая төгрөгөөр тогтоогдож байсан нь өнөөдрийн үнэлгээгээр харьцангуй бага болсон гэж үздэг. Үүнээс шалтгаалan олон жил өндөр ачаалттай ажилласан зарим ахмадын тэтгэвэр дараа нь тэтгэврт гарсан хүмүүсийнхээс бага байх тохиолдол үүссэн. Шинжлэлийн хүрээнд тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаарыг шинжилэн тооцож олон жил үргэлжилсэн энэхүү зөрүүг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр 141 мянган орчим ахмадын тэтгэврийн хэмжээнд эерэг өөрчлөлт гарах боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн олон жил хөдөлмөрсөн хүмүүсийн үнэлэмжийг нэмэгдүүлэх хэд хэдэн зохицуулалт оржээ. Одоогийн байдлаар 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдэд жил бүрийн нэмэгдлийг 1.5%-аар тооцдог бол үүнийг 2% болгож нэмэгдүүлэхээр тусгасан байна. Өөрөөр хэлбэл 35 жил ажилласан хүн өнөөдөр цалингийнхаа 67.5%-аар тэтгэвэр тогтоологдог бол шинжилэл хэрэгжснээр 72.5%-аар тооцоолох боломж бүрдэх юм. Мөн тэтгэвэр тогтоолох нас хүрсэн ч өргөжлүүлэн ажиллах хүсэлтэй иргэдийг дэмжих зорилгоор жил бүр тэтгэврийн хэмжээг 4%-аар нэмэгдүүлэн тооцох зохицуулалт оруулжээ. Тухайлбал тэтгэврт гарах насандаа биш 3 жилийн дараа тэтгэвэр тогтоолохоор шийдвэл авах тэтгэвэр нь 12%-аар өсөх боломжтой аж. Засгийн газар үүнийг хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, туршлагатай ажиллах хүчийг хөдөлмөрийн зах зээлд хадгалах чухал алхам гэж тодорхойлж байна. За энэ реформын шин чанартай энэ өөрчлөлт маань яг юу хацрах юм бэ? Энэ хинд ямар ашигтай юм бэ гэдгийг бид ярих хэрэгтэй. Нэгдүгээр ажилтнаа буюу одоо яг тэр нийгэм даатгалын шимтгэл төлөөд явж байгаа иргэдэд ямар ашигтай? Нэгдүгээр энийг харуулж. Хоёрдугаар тэр хүнийг ажилуулж байгаа ажилтнаа ямар ашигтай? Компани өргөжүүлмээр байдаг гэтэл нийгэм даатгалын шимтгэл маань нэг талаа одоо бас дарамт болдог юм. За энд одоо яаж вэ? За нөгөө талд өнөөдөр сая 300 орчим мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна. Цаана 500 орчим мянган иргэн хөдөлмөр харилцаанд орохгүй байна. Албан бус секторт ажиллаад байна. Өөрсдийнх нь нийгэм хамгаалал буюу дараа нь одоо тэтгэврт гарахгүй юм. Бусад одоо нийгмийн хамгаалалаас авдаг үйлчлэгийг авч чадахгүй одоо ингээл яваад байна. За эдгээр иргэдийг яаж хамруулах юм? За нөгөө талд насаараа огт ингээд нийгэм даатгалын шимтгэл төлөөгүй хөдөлмөр эхлэхгүй ч юм уу тийм ээ. Энэ дээрээс анхаарал тавьдгүй иргэдийг яаж хамруулах юм? Гэх зэрэг талын энэ улсын эдийн засаг тийм ээ. Зөвхөн өнөөдөр тэтгэвэр авч байгаа биш одоо яг эд ажиллаж байгаа иргэд маань итгэлтэйгээр энэ нийгэм даатгалын санд нийгэм даатгалын шимтгэл төлөөд хөдөлмөр эхлээд нийгэм даатгалын шимтгэлээ төлөхөд энэ хууль маань яаж нөлөөлөх юм бэ гэдэг талаас нь гадна дотны маш олон экспертүүдтэй хамтарч ажиллаа. Шинжилгээний өөр нэг онцлог нь хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх асуудал юм. Энэ хүрээнд иргэн өөрийн хүслээр нэмэлт хуримтлал үүсгэж ирээдүйн тэтгэврээ нэмэгдүүлэх боломжтой болно. Хуримтлагсан хөрөнгийг өвлүүлэх, хэсэгчлэн ашиглах, эсвэл сар бүрийн нэмэлт орлого хэлбэрээр авах сонголттой байх юм. Мөн ажил хөдөлмөр эрхлэж буй оюутнуудын зарим төрлийн шимтгэлийг хөнгөлөх, жижиг бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын ачааллыг бууруулах зэрэг зохицуултыг уг төсөлд тусгажээ. Оюутан хүн хөдөлмөр эрхлээд ажилтаа ажил болгогч нийгмийн даатгалын шимтгэл бүрэн чөлөөлнө. Энэ хуулиар. За мөн даатгуулагч хэд хэдэн гэрээгээр давхар ажил эрхлүүл
2 хүртэлх гэрээг өөрөө сонгож нийгмийн даатгал шимтгэл төлдөг бол. Жишээ нь олон ажил эрхлээд ажил гүйцэтгэх гэрээ мэрээ байгууллаа ажиллавал 2 хүртэлх гэрээг нь өөрөө сонгоод нийгмийн даатгал шимтгэл төлнө бусдаас төлөхгүй гэсэн үг. За мөн үйлдвэрлэлийн осол мэргэжээр шалтгаалх өвчний даатгалын шимтгэлийг 0.1-ээс 0.9%-аар бууруулж байна компани аж ахуй нэгжүүд. Эцэст нь дүгнэлт хэлгээд энэ 7 хоногийн онцлог шийдвэрүүдийн төвд ахмад настуудын амжиргаа хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал байлаа. Олон жил шимтгэл төссөн хүн илүү өндөр тэтгэвэр авах, тэтгэврийн зөрүүг арилгах, бага орлоготой ахмадуудад нэмэлт баталгаа бий болгох зорилт нь олон жилийн турш яригдсан асуудлыг шийдэх орлого гэж харагдаж байна. Гэвч эдгээр өөрчлөлт бодит ажил болох хэсэг нь унсын хурлаар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн хувь заяа, хэрэгжилтийн санхүүжилтээс шууд хамаарна. Ахмад настуудын хувьд хамгийн чухал асуудал нь амлалт бус бодит үр дүн хэвээр байна. Харин энэ удаагийн шинжилэл олон жил хөдөлмөрсөн иргэдийн хөдөлмөрийг илүү шударгаар үнэлэх тогтолцооны эхлэл болж чадах эсэхийг цаг хугацаа харуулах юм. Бидний амьдрал нийгмийн харилцаанд шууд нөлөөлөх хуулиуд энэ өдрүүдэд чуулганы танхимд хэлэлцэгдлээ. Байнгын ороодын түвшинд 5 хуулийн төслийг анхны болон үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэж, үүнээс 4 хуулийн төслийг чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлсэн байна. Мөн 2 хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганд шилжүүлсэн бол чуулганы нэгдсэн уралдаанаар бизнесийн орчинд томоохон шинжилэл, реформ хийх үс хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хороо улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэхүү хууль батлагдсанаар ашиглалтад ороогүй буюу баригдаж байгаа байрлал дээр иргэдийн хийсэн орон сууц захиалгын гэрээ хэлцлийг улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийж заавал бүртгэдэг болох юм. Ингэснээр үйл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сан иргэдэд нээлттэй болж нэг байрыг олон хүнд давхардуулан зарж иргэдийн насаараа хоримтлуулсан хөрөнгийг луурддаг гэмт хэрэг бүрмэсэн тасан зогсоогдох эрх зүйн баталгаа бүрдэх юм. Барилгын ажил эхлэх зөвшөөрөл олоход урьдчилсан хаяг олох гэж байгаа. Одоо хаяг олгогддоггүй. Заавал улсын комисс ажилласны дараа хаяг олгодог учраас барилгын компаниуд өөрийн үүсгэсэн хаяг буюу АБ блок гэдээ явчихж байгаа. За яг урьдчилсан хаяг олгодохын гол зохицуулт нь тухайн барилга бол үндсэндээ газрын эрхийн зөрчилгүй. За халуун дулаанаар хангагдах техникийн боломжтой. Хот төлөвлөлтийн төлөвлөгөөнд орсон гэж үзэж байгаа учраас одоо хаяг олгодох буюу хаалганы хаяг хүртэл олгодох юм. Өөрөөр хэлэх юм бол нэг орцтой 20 айлын орон сууц байвал 20 хаяг олгодоод ирнэ. Яг энэ 20 хаяг дээр тодорхой тэр хаягны буюу барилга дээр бүхэлдээ эсвэл тодорхой тэр яг үйл хөдлөх хөрөнгийн бие даасан үйл хөдлөх хөрөнгө болох хэмжээгээрээ ерөн аливаа банкны процент байна уу? Эсвэл хин нэг этгээд урьдчил захиалга өгөгдсөн байна уу гэдэг эрхийн төлөвл энэ дэр гарч ирнэ. Эрхийн төлөв буюу за тэр хаалган дээр 9 тодыг захиаллаа гэхэд тэрийг сайн зураг захиалсангүй юу гэдэг мэдэгдэхгүй зүгээр захиалгатай банкны процент байгаа гэж энэ мэдээллийг авсны үндсэн дээр захиалгын гэрээ өгөх үгүй юу, энэ орон сууцыг худалдаж авах үгүй юу гэдэг энэ асуудлаа иргэд маань бас гэрээ байгуулахдаа нэгтэлж болох юм аа. Эдийн засгийн байнгын хороо болон Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй 213 мянга гаруй аж ахуйн нэгжид төрийн дарамт тусгай зөвшөөрлөгийн хүн суртал асар их байдаг. Шинэ хуулиар зөвшөөрснөөс бусад нь чөлөөтэй гэх зарчим руу шилжиж хүний амь нас, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд хор учруулахаас бусад бизнесийг түр хянахгүй чөлөөтэй орхих юм. Бизнес эхлүүлэхийн тулд заавал татварх нийгмийн натгалын шимтгэлийн үргүй байх, тоног төхөөрөмжин заавал өөрийн өмч байх зэрэг зохиомл шаардлагуудыг хасаж байгаа нь реформ шинжилгээний том өргөөж юм. Эдийн засгийн нөлөөллийн хувьд ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр зэсийн амнаатыг 10% хүргэж олон улсын жишгт нийцүүлснээр олон жил гацсан 20 гаруй зэсийн төсөл хөдөлж 60 гаруй мянган ажлын байр шинээр бий болох хүлээлттэй байна. Өнгөрч буй 7 хоногт улсын хурлын дарагт хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүд өргөмөрлөө. Тухайлбал сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн өөрчлөлтөөр малчин айл өрх хүүхдээ 8 настайд нь сургуульд эсвүүлж болдог зохицуулт орж ирж байгаа бол 1-2 дугаар ангийн сургалтыг эцэг эхийн хүсэлтээр захин болон зайн хосоосон хөтөлбөрөөр гэрээсэн сургаж 3 дугаар ангиас нь танхимаар үргэлжлүүлэх сонголтыг нээж байна. Мөн өргөн баригдсан төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр улс төрийн албан хаагчид өөрийн сошиал хуудасаар хувийн сурталчилгаа хийх, улс төрийн зорилгоор контентоо төлбөртөөр идэвхжүүлэх буюу буст хийж түгээхийг сонгуулийн бус үед хориглох зохицуултыг тусгажээ. Энэ нь хуурамч мэдээлэлээр иргэдийг төөрөгдүүлэх, шудраг бус өрсөлдөө үүсгэхийг хязгаарлах зорилготой юм. Хуулийн гол агуулга нь бол хосолсон хөтөлбөр сонголтыг бий болгож байгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Энэ бол одоо заавалчгүй бас ийм асуудал яриа гарч болно. 1-2 дугаар 6-7 настай хүүхдүүдийг сургуульд явуулахаа боллоо гэдэг тийм асуудал үүсч магадгүй гэж бодож байгаа. Тэгэхээр тийм биш ээ. За сургуульдаа очиод танхимаараа сурнаа гэж байгаа хэсэг нь бол танхимаараа сураад явах ёстой. За боломжгүй зарим нь ингээд сумын төв дээр хүүхдээ харах гээд
тэнд одоо үйлждэг гэр бүлүүд тусдаа байдаг. Тэгэхээр гэртээ боломжтой өвөө маань байж байдаг, хүүхдүүдтэй интернетээр хичээл оруулах боломжтой, аав ээж нь заачих боломжтой ийм одоо малчтад бол 6-7 дугаар ангийн хүүхдээ бол гэртээ сургаад байх ийм боломжтой байлгахаар, сонголттой байлгахаар энэ хуулийн төсөл бол боловсруулагдсан байгаа. Сүүлийн 3 жил манай улсад импортоор орж ирсэн цахилгаан дугуй скутерийн тоо огцом өсөж 2024 оны байдлаар 16700 даваад. Нийслэл хотод жет, табо, экобайк зэрэг түрээсийн үйлчилгээний аппликейшнийг сая гаруй хэрэглэгч татан авч өдөрт хэдэн 10 мянган иргэн хөдөлгөөнд оролцож байгаа юм. Өнөөдөр хүртэл хугацаанд цахилгаан дугуй скутерээс үүдэлтэй 985 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 93.8% нь Улаанбаатар хотод гарчээ. Нийт осол өртөгсдийн 39%-ийг 10-аас 19 насны хүүхэд залуус эзэлж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн өөрчлөлтийг гишүүдийн 88.9% саналаар өнөөдөр буюу 6 сарын 12-ны өдрийн чуулганы хуралдаанаар эцэслэн батллаа. Ингэснээр эх 7 дугаар сарын 1-ний өдрөөс 16-аас доош насны хүүхдүүд скутер цахилгаан дугуй унаж хөдөлгөөнд оролцохыг хориглож эхлэх юм. Мөн сургууль зэрэг өндөр хүчин чадалтай дугуйнуудад мотоциклийн үнэмлэх шаарддаг болж байна. Ийм тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд жолоодохын тулд 18 настанд хүрсэн А ангилын мотоцикл жолоодох эрхийн үнэмлэгтэй байх шаардлага 7 дугаар сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлнэ. Өнгөрч буй энэ 7 хоногт улсын хурлаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, бизнесийн орчныг чөлөөлөх чиглэлд хуулийн төслүүдийг хэлэлцэж заримыг баталлаа. Скутерийн замраг хэрэглээг цэгцэлж, орон сууцны давхар гэрээний луврыг хааж, малчтын амьдралд уян хатан зохицуулт хийж байгаа нь сашилтай. Гэвч нөгөө талдаа улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжих вэ? Эдгээр реформуудын үр нөлөө араас нь хүлээгдэж буй үр дүнг бид төвцөг 7 хоногийн таймаараа үргэлжлүүлэн та бүхний анхаарлын төвд авчрах болно. Өнгөрч буй 7 хоногт засгийн газрын бизнесийн эрхчлөө, хөрөнгө оруулалт, тэтгэврийн шинжилэл зэрэг томоохон эдийн засгийн шийдвэрүүдэд танилцуулсан бол сөрөг хүчин, эрх баригчдын инфляц, авилга, иргэдийн амжиргааны дороотлыг үл тоомсорлож байна хэмээн шүүмжиллээ. Харин үндэсний статистикийн орооны шин тайлан бодит зах зээл дээр үн өссөөр байгааг харуулсан нь олон анхаарлыг татлаа. Засгийн газрын энэ 7 хоногийн хамгийн том эдийн засгийн шийдвэрүүдийн нэг нь тэтгэврийн тогтолцоог шинжлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого байсан. Мөн эрдэнэт үйлдвэрийг түшгэлсэн зэс хайлуулах үйлдвэрийг хөрөнгө оруулагчийг шалгаруулж, түүхэн эдээ боловсруулан экспортлох замаар эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх томоохон төслийг урагшлууллаа. Засгийн газрын тайлбарлаж буйгаар энэ нь ажлын байр бий болгох, экспортын орлого нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүндээ нэмэн өртөг шингээх стратеги ач холбогдолтой шийдвэр юм. Гэвч эдгээр шийдвэрүүдийг сөрөг хүчин өөр өнцгөөс харж байна. Ардчилсан намын дарга цогтөрөл татварын ачааллыг бууруулах 5 бодлогоо танилцуулж, нөөт, гайлын татвар, хувийн орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг гол татваруудыг 5% болгох саналыг төвшүүлв. Түүний үзэж буйгаар бизнес эрхлэгчдэд тулгарч буй гол бэрхшээл нь татварын дарамт бөгөөд эдийн засгийг дэлхийн тулд төрийн оролцоог бууруулж, хувийн өвшөлт илүү их эрх чөлөө олгох шаардлагатай гэж үзэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварыг 5% болгох ёстой гэдэг энэ эдийн засгийн одоо шинжилгээний бодлогыг заавал ардчилсан нам хэрэгжүүлэх ёстой, ардчилсан нам засаглаж энийг хэрэгжүүлэх ёстой гэдэг үндэслэл гаргаж байгаа. Гайлын татвар 5% болох ёстой. Хэдийгээр одоо тгээс 40% хооронд гайлын татвар байдгийг ардчилсан нам гайлын татварыг 5% болгох ёстой гэж үздэг. Хүн амын орлогын албан татвар дотроо цалингийн орлогын албан татварыг дээд хэмжээнд 5-аас хэтрэхгүй байх ёстой гэж үзэж байгаа. Одоо 15-20% хүртэл байгаа. 4-5 дугаар татварууд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой ногдол ашгаа авч шинээр хөрөнгө оруулах зэрэг татваруудыг дахин хөрөнгө оруулалтыг дэмжсэн, ажлын байр бий болгохыг дэмжсэн татваруудыг 5% болгох зэрэг 5-5-ийн бодлогыг ардчилсан нам бодлогын баримтчгийн хувьд өрчилсөн байдлаар бэлэн болгож одоо хуулийн төслүүдийн төвшөнд бэлдэж эхлэх юм ажил хийгдэж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Харин улсын хурлын гишүүн Эрдэнэ улд эрх баригчдыг эдийн засгийн бодит нөхцөл байдлаас тасарсан хэмээн шүүмжиллээ. Тэрээр инфляц иргэдийн амьдралд хүн цохилт өгч байгааг онцолж зөвхөн сүүлийн 5 жилийн хугацаанд төмсний үн 223%, үхрийн махны үн 132%, талхны үн 128%, хоньны махны үн 119% өссөнийг дурдсан юм. Мөн 10 жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 кг мах худлан авах боломжтой байсан бол өнөөдөр 1 кг ч хүрэхгүй мах авч байгаа нь өрхийн бодит худалдаа авах чадвар хэрхэн буурсныг харуулж байна гэж мэдэгдэв. Түүний хэлснээр иргэдэд гоё үрэ, шинэ хандлалт бус, бодит үр дүн хэрэгтэй байгаа бөгөөд эрх баригч авилгатай тэмцэх, төсвийн үргэлжлэлийн зардлыг танах, эдийн засгийн сахилгын хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна гэж мэдгдсэн. Зүгээр жишээлбэл богийн мал, хоньны махан дээр ингээд жишээ авъя. 10 жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 кг
мах авдаг байсан. 2021 он хэмжээ нь яг ингэж багасж байгаа байхгүй юу? 2 кг болж байгаа. Одоо 2026 онд 26 мянган төгрөгөөр 980 г мах худалдаж авч. За яг дараа жил эдийн засгийн хувьд засгийн газар яг энэ чигээрээ муу ажилласаар байх юм бол, эрх баригчид популизм хийсээр байх юм бол, сандал суудлын маргаан өрнүүлсээр байх юм бол бид нар яг үгээр хоосон ястаа үлдчих. Монголын ард түмэн ястаа үлдчих. Энэ бол бодит байдал юм аа. Сөрөг хүчний энэхүү шүүмжлэлийг үндэсний статистикийн орооны шинэ тоо мэдээлэл тодорхой хэмжээнд баталгаажуулж байгаа мэт харагдсан. Тус байгууллага 2026 оны 5 дугаар сарын тайланд мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ бараг бүх төрөлдөө огцом өссөн дүн гарчээ. Хамгийн өндөр өсөлт хязгаарлан гунан үхрийн үнэнд бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 71.4%-аар өссөн байна. Эх хоньны үнэ 55.2%, эр ямааны үнэ 55.6%, атны үнэ 40%-аар тус нэмэгдэжээ. Түүнчлэн Улаанбаатар хотод эр хоньны үн дунджаар 625 мянган төгрөг хүрсэн нь улсын дунджаас даруй 175 мянган төгрөгөөр өндөр үзүүлэлт болж байна. Энэ нь хот хөдөөгийн зах зээлийн ялгаа улам нэмэгдэж байгааг харууллаа. Нөгөө талд малчтын орлого өсөж байгаа мэт харагдавч хэрэглэгчдийн хувьд энэ нь хүнсний бүтээгдэхүүний дараагийн үнийн өсөлтийн дохио байж болзошгүй гэж эдийн засгчид анхааруулж байгаа юм. Учир нь амьд малын үн өсөх тусам махан бүтээгдэхүүн тээвэр үйлчлэгийн өртөг дагаж нэмэгдэх эрсдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн эрх чөлөө, тэтгэврийн шинжилгээний талаар томоохон бодлого танилцуулж байгаа энэ үед өрхийн төсвүүдээр нь мэдрэгдэж буй инфляц, хүнсний үнийн өсөлт бодит сорилт хэвээр үлдэж байна. Эссэн дүгнэлт хэлэхэд энэ 7 хоногийн эдийн засгийн гол дүр зураг хоёр өөр өнгөөр харагдлаа. Нэг талд засгийн газар хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлтийг дэмжих, тэтгэврийн шинжилгээ хийх замаар эдийн засгийг урт хугацаанд тэлэх бодлого танилцуулсан бол нөгөө талд сөрөг хүчин иргэдийн амжиргаад оройтож үнийн өсөлт хяналтаас гарч байгааг сануулсаар байна. Харин статистикийн байгууллагын бодит тоонууд зах зээл дээр үн өссөөр байгааг харуулж байгаа нь эдийн засгийн өсөлтийн тухай том бодлогод эцэстээ иргэдийн хитвчэнд хэрхэн мэдрэгдэх вэ гэсэн асуултыг улам хурцаар тавьж байна. Эрчим хүчний салбарын цахим шилжилт ухаалаг хэрэглээний арга хэмжээ зохион байгуулагдлаа. Сөрөг хүчний ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг хөндлөө. Үндэсний дата төвийн нөөц төвд хиймэл оюун хөгжүүлэх орчин байгуулна. Хорхоос өөр төрлийн ялтай иргэдэд сургалт зохион байгуулж хяналтын ажиллагаа явууллаа. Монгол Улсын ерөнхийлөгч Дакарали 2026-д амжилтанд оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинжилгээ танилцууллаа. Төлбөрийн хугацаанд төлөөгүй өрхүүдийн усыг хязгаарлаж зээлийн оноог хасна. Онтрагийн хилэлцээр дуустал зэсний амнуудыг бууруулахгүй байхаар шийдвэрлэлээ. Манай улсын эдийн засаг 2025 онд 90.80 төгрөгт хүрч 6.8%-аар өсжээ. Угсармал орон сууцуудыг гал дэмждэггүй материалаар дулаалж металл фасад сурлуулж байна. Орсын өдөр зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Улаанбаатар хотод боллоо. Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрт 10% хязгаарлалт тогтоолоо. 2025 онд барилгын салбарт 100 мянган гаруй ажлын байр бий болжээ. Малчид махад зөвшлөлгүйгээр шууд худалдаалах өргөтгсөн цэгүүдийг томоохон худалдааны төвүүдэд бий болгоно. Монгол банк олон улсын хяналт шалгалтын захирлуудын хурлыг зохион байгууллаа. Media Entrepreneurship хөтөлбөрийг медиа салбарын 25 удирдах ажилтнанд төгслөө. Та бүхэнд төвцөг 7 хоногийн тайван хөтөлбөрийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.